За, сайн байцгаана уу. Бид аквариумын зогсолт блогийн маань энэ удаагийн дугаар та бүхэндээ хүрч байна. Энэ удаагийнхаа дугаараар хэдүүлээ ус сэлгий. Ер нь 2-3 өнөөдөөс асуусан л да. Ха та энэ хоёр өрөөнийхөө аквариумны усыг хэрхэн яаж сэлгэдэг юм бэ? Яг яаж сэлгэх үү гэд. Ер нь бодлоо. Би ер нь ягаад энэ яг ус сэлгэж байгаа процессоо ингэж бичлэг хийгээд оруулах болохгүй гэж хэлээд. Мэдээж яг ус сэлгэх үедээ бол маш хурднаар гүйлгэх болно. Та бүхэн намайг хэрхэн яаж ус сэлгэдэг вэ гэдгийг сонирхож байгаа бол манай видеог дуусна үзээрэй. Энэ бол богинохон видео байх болно. Мэдээж бас энэ ус сэлгэж байгаа процессыг үзсэн одоо юу гэдэг шинэ хүмүүс тохиол ер нь бас нэг санаа авах бас нэг ганц нэг зүйл гарах болов гэсэн бодлоор бас хийж байгаа шүү. За тэгээд ус сэлгэж эхлэхээс өмнө бас нэг хэрэгэлдэг юмнуудад танилцуулсан зүг болов гэж бодлоо. Яг ингээд над бохын шалаак байгаа. Цэвэр усны шалаак нь бас тустай байдаг. За энэ богино шаланг бол аквариумнаас усаа сорулдаг. За тэр мотороор одоо шууд соруулж авсан усаа жорлон руу 0 руугаа гүйлгэдэг гэсэн үг. За тэгээ энэний дараа бол цэвэр усны шаланг нь хэрэгтэй. Цэвэр усны шалангаар цэвэр усаа хийн. Ердөө л энэ өөр юм нэх байхгүй. Тэгээд энэ өрөөнийхөө усыг сэлгээд дуусчлаа. Тэгээд та нар юу нэг санагддаг одоо энэ өрөөнийхөө аквариумынхаа усыг ингээд сэлгэчихээр аюу гой тийм мэдрэмж авдаг тий. Нэг загснууд ингээд нэг гоё өнгө орцсон юм шиг, том болцсон юм шиг. Тэгээд аюу тийм их гоё мэдрэмж авдаг. Тэр мэдрэмжээ бол би авчлаа. Тэгээд өнөөдөр бол та бүхэн харсан бах би ямар ч спонж угаагүй. Тэр нь ямар учиртай вэ гэхээр би 4 хоноод усаа нэг сэлгэдэг. Тэгээд 2 сэлгээ өнжөөд спонж угаадаг. Тэгэхээр ерөнхийдөө нэг 10 хоног, 12 хоногтоо нэг удаа спонжнуудаа бүгдийг нь угааж сэлгэдэг гэсэн үг. Тэгээд спонж угаасныхаа дараа бол 2 сэлгэн дээр спонж угаах зөвхөн усын саруулах, багасын саруулах ийм ажиллагаа хийдэг. Тэгээд аквариумудаар бүгдээрээ гоё цэвэрхэн баск болчлоо. За тэгээ олон үг нуршаад яг энэ удаагийн видео бол ерөнхийдөө зөвлөгөө хийхээсээ илүүтэйгээр зүгээр цобоо гэж нөхөр
одоо энэ аквариумуудаа усыг яг яаж сэлгэдэг вэ гэсэн тийм. Ер нь бол зүгээр товчондоо ирэхэд ус сэлгэх чинь алаан байхгүй юу гэдэг энэ үгээр энэ видеого өндөрлөе. Тэгээ та бүхэн манай суугт маань subscribe дараагүй дараарай. Тэгээ бүгдээрээ видеоныхоо доор лайка дараарай, коммент бичээрэй. Тэгээд бидний дэмждэг найзуудаа талархаж байгаа шүү. Баяртай бүгдээрээ.